Бурхан минь. Хүмүүсээ сайн бариарай. Хэдэн 10 метрийн өндөртэй далайн давалгаа хуйлран ирж байна. Эрэг орчмын оршин суугчид тэр дороо далайн усан давтлаа. Ойрын ирээдүйд ийм зүйл болно гэж хэн санах билээ. Ийм байгалийн гам шиг аль хэдийн өдөр тутмын үзэгдэл болжээ. Дэлхийг сүрүүлэх хэмжээний солирын борооч ховор биш болсон. Хамгийн аимшигтайг нь хэлэх юм бол тэр бол энэхүү цацраг идэвхт шуурга юм. Энэ нь зөвхөн асар их сүйтгэх хүчтэй төдийгүй. Дагуулж буй хүчтэй цацраг нь үхэлд хүргэх аюултай. Хэдэн километрийн радиус дах бүх амьд биетийг устгах чадaltaй. Өнөөдөр дэлхийн ертөнц төрөл бүрийн байгалийн гамшигт нэрвэгдээд байна. Тамсагдаж талхлагцаар дэлхийн минь юу ч үгүй болжээ. Энэ бүхэн яг 5 жилийн өмнөөс эхэлсэн юм. Солирууд газрыг мөргөх үеэс тэд дартай торох шиг дэлбэрч төөнөм халуун дүл гаргаж байлаа. Аимшигт цохилтын давалгаа дэлхийн талыг нөмрөн авав. Хэдхэн богино цагийн дотор дэлхийн нийт амьд организмын 90% нь мөхсөн юм. 5 жил өнгөрсөн ч дэлхийн экосистем одоо хүртэл сэргэж чадаагүй байна. Тоолж башгүй олон хэтэрхий тойрог замд эргэлдэж байна. Тэд бидний толгой дээрх Дамоклийн нийлт мэт аюул санал хийсээр хаяа нэг доош унаж хэврэгхэн болсон хуурай газарт асар том цохилт өгнө. Хамгийн муу нь үхлийн аюултай цацраг хаасайгүй байна. Газар дэлхийч нүүрс болтлоо түлэгджээ. Гэхдээ хачирхалтай нь зүүн хідэн газар гайхамшигтайгаар ногоонороо үлджээ. Энэ бол байгаль бууж өгшгүй оршин тогтнох арга зам юм. Мөн хүн төрөлхтний амьд үлдэх цорын ганц найдвар билээ. Гол дүр Жоны гэр бүл Исланд дахь нэгэн нууц дотор амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Гэвч гадна талд газар хөдлөлт галдуулын дэлбэрэс тасрахгүй. Барилгын бүтэц хэдийн нуурж унахад ойрхон болжээ. Дээрээс нь нөөц баялаг улам хомсдож. Энэ дудаан байж чадахгүй хүн бүр дотроо мэдэж байлаа. Энэ дудаан тисэхгүй. Шин гарц заавал олох хэрэгтэй. Нэг өдөр Жон заншсан ёсороо хамгаалалтын хувцас өмсөн хэрэгцээт зүйл хайхаар гарав. Далайн эрэг дээр ирээд гайхмаар зүйл олж харав. Эрэг дээр хид хідэн аврах зайг хөвж байлаа. Холгүйхэн зэвэнд идэгдсэн нэгэн байлдааны хөлөг онгоц байв. Жон маш их баярлсандаа чангаар инээх шахав. Тэрээр тисэлгүй нэгэн нүхээр дотогш шургаж орлоо. Дотор нь хідэн нүүрс болсон цогцсноос өөр амьд хүн байсангүй. Жон хэрэгцээт зүйлсийг хайж эхлэв. Тэр нэгэн өдрийн тэмдэглэл дотроос нийл ягаан цэцгийн хатамал олов. Энэ бол мөхсөн ертөнцид бараг үзэгдэхээ байсан зүйл юм. Дөнгөж халаасандаа хийтэл хамтрагчийнх нь сандарсан төгшүүрийн дохой сонсогдов. Цацраг идэвхт шуурга ойртож байна. Жон яаран хөлхийн бүхээгээс гарлаа. Тэнгэрийн хаяа тас харанхуулахыг харав. Бараг ямар ч дохой өгөлгүй. Аянгийн гэлбатай өтгөн манантай шуурга нөмрөн ирэв. Жон аяархан хараал тавив. Нуувчны орох хаалга руу хурдтай гүйлээ. Цацраг идэвхт шуурга яг л үхлийн бурхан мэд араас нь нэхэж байлаа. Тэрээр хаалгаа урьдчилан нээхийг хамтрагчтай хандан чангаар ойрлов. Нилээд хүч гаргасны эцэст Жон арай гэж нуувчиндаа 9 минут эргэж ирлээ. Харин нуувчны удирдлагууд одоогийн хүнд нөхцөл байдлыг хилэлцэж байв. Гадаргуу дээрх цацрагийн хэмжээ хэтэрхий удаан буурч байна. Газар тариалан эрхлэхэд дахин хэдэн жил шаардлагадах төлөвтэй байна. Хамгийн муу нь далайн түвшин маш хурдтай нэмэгдэж байна. Канад болон Анугийн ихэнх нутаг далайн усан давтжээ. Гэвч нүдний шилтэй уур амьсгал судлаач доктор нэгэн шинэ нээлт хийжээ. 5 жилийн өмнө солир унсан тогоо өвөрмөц хэлбэр бүтцээсээ болоод цацраг идэвхт шуурга үүсгэхээс сэргийлж чаджээ. Тэнд цөөхөн хідэн аюулгүй бүсүүдийн нэг болсон байна. Гэвч удалгүй хэн нэгэн үгийг нь таслав. Тэр тогоо Францын өмнөд хэсэгт байдаг. Жирийн хүмүүс тийшээ очих боломжгүй. Тэнд дайн самуун тасралтгүй үргэлжилж байсан болохоор тэр харамсалтай амьд үлдэх тухай энэ хуралдаан ямар ч үр дүнд хүрч чадсангүй. Энэ үед Жон ихнэр илгээ олсон байлаа. Тэрээр их л нууцлаг байдалтай. Өөрөөсөө нэгэн нийл ягаан цэцэг гаргаж ирэв. Бүсгүй нүд баяраар гэрэлтлээ. Бүтэн 5 жил болжээ. Эли цэцэг ямар байдгийг бараг л мартах шахаж. Тэдний хүү натан хажууд нь гүлэн зогсно. Дотроо юу бодож байгааг нь таашгүй. Хосууд яг л энэ. Эсэгсэг дотн уур амьсгал думбаж байх үед бүх хорогдох байр гинэт хүчтэй чичирч эхлэв. Энэ удаагийн газар хөдлөлт өмнөхөөсөө хавгүй хүчтэй байлаа. Газрын гадарга дээр асар том ангас гарчээ. Хорогдох байрны барилгууд нуурч эхлэв. Хүмүүс орилсон тал тийшээ зугтцгаана. Жон энд цаашид байх боломжгүйг ойлголоо. Ачаа бараагаа яарвчлан бэлдээд эхнэр хүүхдээ дагуулan гадагшаа гарчгүй. Гэвч гол хаалга сандарсан олонд бүрэн бөглөрчээ. Жон гадуур их явдаг тул эндхийн газрыг сайн мэднэ. Тэрээр мөрөсаар нэгэн нууцлаг туслах хаалган дээр ирэв. Хорогдох байрнаас арай гэж гартал дахиад л хүчтэй газар хөдлөлт боллоо. Одоо тэр хорогдох байр байтугай. Энэ арал дээр ч тогтох аргагүй болох нь. Жоны толгойд нэгэн санааг ясхив. Тэгээд гэр бүлээ аваад далайн эрэг рүү хар ирчээрээ гүйлээ. Гэтэл түүн шиг бодолтой хүмүүс цөөнгүй байв. Зарим нь бүр хамгаалалтын хэрэгсэлч үгүй иржээ. Далайн эрэгт хідэн аврах зав байгааг Жон санав. Энэс тэдний амьд гарах цорын ганц найдвар байж магадгүй. Бүгд л хамаг хүчээрээ эрэг рүү уралдангүйн. Эхний зав аль хэдийн хүнээр дүүрч зүү багтах зайгүй болжээ. Гэвч хүмүүс үс тоон дээшээ зүтгэсээр л байв. Жоныхан тэнд саадсангүй. Харин цааш ас руу үргэлжлүүлэн гүйлээ. Тэнд хүн арай зүүн байсан юм. Тэд гүйж хараасаар арай гэж онгоцны бүхээгт багтаж оров. Гаднаас хүмүүс тасралтгүй төрөн орж ирнэ. Цэргийн малгайтай нэгэн хаалгаа хаахыг тушаав. Үгүй бол хин ч эндээс явж чадахгүй.
Амжид сууж чадаагүй хүмүүс хараал тавин хоцорлоо. Гэвч аврах зайв холдон удахыг харахаас өөр аргагүй. Жон суугаад амсгаагач авч амжаагүй байтал натан сандран аавыгаа гадагшаа харахыг шавдууллаа. Хэдэн 10 метрийн өндөртэй аврах давлгаа нүмрэн ирж байв. Эргийн оршин суугчид дөнгөж эргэж хартал тэднийг далайн ус залгаад авлаа. Харин бяцхан аврах зайв салхинд хийсэх навч шиг л ганхаж байв. Азар энэ нь битүү бүтцтэй. Бас материал нь нилээд бат бөх байлаа. Жонийхон энэ аимшигт цунамыг арай гэж даван гарлаа. Тэр даруй хэмжигч багжаа гаргаж ирв. Далайн агаар цэвэр байгааг тэр мэдлээ. Хүмүүс сая нэг хамгаалалтын баг өмсгөлөө тайлав. Цэвэр агаараар ханаж чадахгүй амьсгалцгаана. Гэвч хэний ч царайнд баяр хөөр харагдсангүй. Амьдарч байсан арал нь үгүй болжээ. Одоо тэд хаашаа явах вэ? Ил хурал дээр удирдлагуудын ярьж байсныг санав. Тэд Англиас их газар руу гарч тэндээсээ Франц руу явах хэрэгтэй. Домогт гардаг ногоон бүс аюулгүй газрыг хайх хэрэгтэй. Бүгд санал нэгтээ толгой дохив. Энэ аялал олон саад бэрхшээлтэйч хэрэв үнэхээр бүтэж гимэн тэд дахиж амьд үлдэхийн төлөө шаналлах шаардлагагүй болно. Аврах зайг далайд ганцаараа хөвсөөр. Энэхүү тавчуу зайд Жон зовлон дундаас баяр баясгалыг олохыг хичээнэ. Тэр хүүдээ тэнгэр өөд харахыг хэлв. Ийм тунгалаг үзэсгэлэнтэй одод тэнгэрийг 5 жилийн өмнө огт харах боломжгүй байлаа. Гэвч ганц дутагдaltaй тал нь дахиад л нэг солир дэлхий рүү унлаа. Энэ удаа айлацгүй газар дээр бууж байгааг тэнгэр л мэдэх байх. Хэдэн өдөр харуулсан сум шиг өнгөрөв. Завин дээр хоол хүнсч дуусах төглөө. Бүгд өсөж ядарсандаа тамир тэнхээгүй болжээ. Би бинээ түшин нүдэн анаад хүчээ сэлбэн. Гинэт завины их бие хүчтэй чичирхийлв. Жон хаалгыг түлхэж нээгээд мэл гайхаж орхив. Урд харагдах далай зэвдөө хитгэн өндөр барилгын орой цохойно. Тэр Ливерпул хотын нэгэн том барилгыг шууд л танив. Бүхэл бүтэн Ливерпул хот далайн усанд автсан байна гэж хэн санах билээ. Жон сэзүүрээ аажуухан хөдөлгөж усны суугаар урагшлана. Эцэст нь нэгэн мөндөрлөг газарт завнаасаа буу. Англид ирчихлээ. Одоо тэд Франц руу явган явах сүлдлээ. Жон эхлээд хэрэгцээт зүйлсээ хайхыг санал болгов. Дараа нь тэрээр цацраг хэмжигчээ гаргаж ирв. Энтхийн цацрагийн төвшин арай гэж зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Хурдхан шиг барилга дотор нуугдах хэрэгтэй. Гэрхаа натан алсад хідэн амьд үлдгэсдийг олж харав. Бүгд яаран тэдний араас даглаа. Удалгүй амьд үлдгэсдийн бөөгнөрөл дээр ирв. Энтхийн хүмүүс удаан хугацаанд цацрагт хортсон байлаа. Арьс нь хэдийн идэгдэж шархалж эхэлжээ. Хамгийн урд нь зузаан тусгаарлах хан харагдана. Бөө барьсан хамгаалагчид хүмүүсийг дотогш нэвтрүүлэхгүй байв. Ахлах офицер дахин сануулна. Зөвхөн нэвтрэх үнэмсэгтэй хүмүүс л хорогдох байр руу орно. Хананы гаднах хүмүүс улам олноороо цуглав. Тэдний уур бухимдалч дээд зэгтээ тулав. Байдал хяналтаас гарах төглөө. Офицер огт эргэлзэлгүй гал нийв. Урд игнэнд үүмийн дэгдээгчдийг буудан унгав. Хэрүүл маргаан арай гэж намжлаа. Гэвч дараагийн мөчид бүгд айсан харцаар тэнгэр өөд ширтв. Цацраг идэвхт асар том шуурга эрчтэй ойртон ирж байлаа. Цугласан олон шуугилтанд сандралдаж эхлэв. Жон ихнэр хүү хоёртой хөдлөн амь тэмцэнгүйлээ. Азар урд нь нэгэн машин гарч ирв. Тэрээр хурдхан очиж гуйж гувшжээ. Жолооч бугуун цаг руугаа заав. Үүнийг хөлсөндөө авна гэсэн дохио байлаа. Жон огтхонч эргэлзэлгүй толгой дохив. Ийм үед эд хөрөнгө хинт хэрэгтэй билээ. Фурган машин эсрэг зүг рүү хурдлан одов. Асууж тодруулбал машинд байгаа хүмүүсийн очих газар Жонтой ижил аж. Тэд бүгд Франц дахь ногоон бүс рүү явж байв. Замынхаа талд ирээд жолооч замын хажууд зогсов. Хүмүүсийг бие засаад эргэж дохив. Жон хүүгээ дагуулan жижиг төвөл рүү орлоо. Гэвч удалгүй тэр ямар нэг зүйл буруу байгааг анзаарав. Газар доор өчүүхэн төдий чичирхийлэл мэдрэгдэнэ. Тэнгэр өөд харуул. Газ манацуулсан солирууд тэнгэрээс бороо мэт асгарч байлаа. Хүмүүс зүгтах завдал байсангүй. Тэд зөвхөн том модноос зуурч цохилтын долгионыг тисэж гарахыг хичээнэ. Азар тэд солир унах бүсэд байсангүй. Жолооч машинаа аюулгүй газарт аваачихыг оролдов. Гэвч тэр дороо солирт цохиулчихв. Бүх зүйл намжсны дараа газарт зөвхөн уур манан суунаглаж үлджээ. Агаар бүхэлдээ ихүүн түлэнхийн үнрээр дүүрчээ. Жон эвдэрсэн машиныг нэг нэгэнгүй нэгжив. Дараа нь хүмүүсээ дагуулan Лондонгийн зүг хөдлөлөө. Юутай гайхалтай давхцалвэ гэвэл эсгийн ээж Лондон хотын захад амьдардаг байв. Тэрч байтугай хөгшин ээж нь 9 минут байлаа. Энэхүү асрамжийн газар нь агаар цэвэршүүлэх бие даасан системтэй аж. Хангалттай түлш цахилгаан байхад л болно. Тэд эндээ үргэлжлүүлэн амьдрах боломжтой. Ээж нь охин Z2-оо хараад маш их баярлав. Харин хамт яваа нүдний шилтэй охин л баг зэрэг эвгүүрхэж байлаа. 3 үеэрээ нэгэн үдшийг сайхан өнгөрүүлв. Шүн дунд ил ханиалгах чимээнээр сэрлээ. Тэрээр угаалгын өрөө рүү орж хартал. Жоны хамраас цус тасралтгүй гоожиж байв. Дахин шалгаж асуусны эцэст Жон үннийг хэлэхээр шийджээ. Тэрээр эд зүйл сайж гадуур байнга явдаг байсан тул бие нь хэдийн цацрагт ихээр хорцсон байж эмч нэгэнтэй хэлэхдээ цусаар ханиаж ихэлсэн л бол хугацаа тоолж эхэлнэ. Жонд ердөө 6-аас 8-7 хоног амьд явах хугацаа үлджээ. Эсгийн нүднээс агшин зуурт нулимс асгарав. Тэрээр хоолой зангируулан хаашаач явахгүй гэдгийг хэллээ. Тэрээр нөхрийнхөө үлдсэн амьдралыг хамтдаа өнгөрүүлэхийг л хүсэж байв. Гэвч Жон маш шийдэмгийгээр толгой сэгсрэн татгалзав. Өөрийгөө хөдөлж чадаж байгаа дээр нь тэр Эли болон хүүгээ заавал аюулгүй ногоон бүсэд хүргэх ёстой. Маргааш өглөө нь эрт Жоны гэр бүл хадам ээжтэйгээ нулимстайгаар салах эс гүйцэтгэв. Хөдөлхийн өмнө хүн
Хөгшин эмэгтэй Жонт гар буу атгуулав. Тэгээд ихнэр хүүхдэд сайн халамжлахыг захилаа. Ингээд бүх зүйл эхэллээ. Жонны гэр бүл нүдний шилтэй охины хамт дахин замдаа гарлаа. Эхэндээ бүх зүйл маш саадгүй байв. Гэвч шөнө болсны дараа арын суудас сууж байсан нүдний шилтэй охин толгой руугаа шууд буудуулав. Бүгд айсандаа чарлалтаж эхлэв. Жон тэр дороо машинаас бууж сонор сэрэмжтэй байв. Харанхуй дундаас нэгэн нэрийн занал хийсэн дуу сонсогдов. Тэр Жоноос машинаа үлдээгээд явахыг шаардав. Жон нэг гараараа буугаа барив. Дээрэмчин ойртож ирэхийг хүлээв. Тэр огтхон ч эргэлзэлгүйгээр буудаж хариу барив. Тэдний нэг нь тэр дороо газарт унав. Жон үлдсэн нэгийг нь ч бас устгахыг хүссэн боловч буунд нь сум дуусчихсан байлаа. Дээрэмчин алхамаар ойртон ирж байх үед харанхуй дундаас дахин буун дуу гарав. Энэ нь ил байсан бөгөөд тэрээр өмнө нь унсан дээрэмчний бууг авсан байжээ. Аюулыг амжилттай даван туулж дээрэмчнээс салж чадав. Жон шүнжин завгүй байв. Тэр хамт явсан нүдний шилтэй охиныг эцэст нь нутагсуулж амжлаа. Машин солирын тогооны зүг рүү үргэлжлүүлэн довтлов. Эзгүй зэрлэг тал хөндийг гатлан тэд тун удалгүй машин хоолойд ирэв. Өмнө нь хүмүүс гатлаг онгоцоор нөгөө эрэг рүү гардаг байсан бол одоо машинаараа шууд явах боломжтой болжээ. Ердөө 5 жилийн өмнө энэ газар хязгааргүй далай байсан гэж хэн санах билээ. Натанд бүр үүнийг маш сонирхолтой санагдаж байв. Гэвч тун удалгүй тэр инээж чадхаа болов. Нэгэн аврах том ангал газар дэлхийг шууд л 2 хэсэг болгон хуваажээ. Жон алгуурхан санаа алдав. Машинаа орхиод авирахаас өөр аргагүй бололтой. Ангалын дээгүүр 2 бүдүүн ус татсан байв. Домогт гардаг аюулгүй ногоон бүсэд очихын тулд тэд заавал нөгөө эрэг рүү авирч гарах ёстой. Хүчтэй хажуугийн салхи усыг ганхуулж байв. Төрүүлж явсан Жонны хөл алдуурч тэр бараг л доошоо унах шахлаа. Ард нь явсан нилийн осноос чанга зуурч нүдээ анаад алхамаар урагшилж байв. Тэд арай гэж голын түшид цэгдээр ирэв. Дараагийн зай тийм чухал биш. Гагцхүү өмнөх шатаар авирахад л болно. Гэтэл яг энэ мөчид газар гинэт хүчтэй чичирч эхлэв. Ос дээр байсан арын хідэн хүн агшин зуурт гадагшаа шидэгдэв. Энд байсан шатуудын нэг нь ч бас доошоо унав. Жонны гэр бүл шүд 100 байж бүхий л чадлаараа тэсэж байлаа. Азар тэд ямар ч гэмтэлгүйгээр нөгөө эрэгт гарч чадав. Харамсалтай нь голын гүүр түшис цэгтэйгээ хамт бүрмөсөн сүрчээ. Магадгүй тэд энэ ангалыг гаталсан хамгийн сүүлчийн хүмүүс байх. Гэр бүлийн 3 зэлүүд газраар үргэлжлүүлэн яв. Нүдний өмнө хаасайгүй шатсан тал газар харагдана. Амьд амтны бараа огтхон ч харагдсангүй. Яг энэ үед буутай нэгэн эрг гинэт гарч ирэв. Жон яаран өөрсдийн зорилгоо тайлбарллаа. Тэд Кларк тоогоо руу явахыг хүсэж байгаагаа хэлв. Тэр ир үнийг сонсоод шууд зэвсгээ буулгав. Тэгээд ч зогсохгүй Жонны гэр бүлийг өөрийн нууц бааз руугаа дагуулan яв. Хэдийгээр энд амьд үлдэх бүх систем бүрдсэн байсан ч гэвч тэр ир үнийг удаан үргэлжлэх арга биш гэдгийг мэдэж байлаа. Тэр Жоноос өөрийн охиныг дагуулan ногоон бүс рүү явахыг гуйв. Харин тэр өөрөө саажилттай ихнэрээ сахиад үлдэхээр болов. Үүний хариуд нөгөө ир Жонд нэг гэрэл зураг өгсөн юм. Солирын тогооны ойролцоо одоо дайн самуунтай байна. Зөвхөн нутгийн цэргийн даргатай уулзаж энэ зургийг үзүүлэхэд л болно. Түүний найз нь Жонны гэр бүлийг байлдааны бүсээр аюулгүй гаргаж өгөх юм. Маргааш өглөө нь эрт нөгөө ир болон түүний эхнэр тэднийг үдэж өгцгөв. Жон машинаа барин бүгдийг суулгаад замаа цааш үргэлжлүүллээ. Түүний ханиалга улам бүр хүндэрсээр л байв. Элигийн нүдэнд төгшөөр зовнил дүүрэн харагдана. Тэрээр түр зогсоод амрахыг санал болгов. Хідүүлээ зүлгэн дээр суун ярилцаж хөвгөлдөж байлаа. Гэтэл асаас зэвсгэлсэн цэргүүд гинэт гарч ирэв. Зогс, бүү хөдөл. Хамт яваа охин аавынхаа хэн болохыг яаран хэллээ. Тэрээр энтхийн даргын дотны найз нь гин. Залуу цэргийн хандлага арай зөөлрлөө. Тэр тэдэнд цааш явах хэрэггүйг анхааруулв. Урд талд чинь байлдааны бүс байгаа. Бүх зам минаар дүүрсэн. Тэр шөнө нөгөө цэрэг тэднийг нэгэн нарийн жимээр бичлэн дагуулж яв. Энэ бол солирын тогоо руу очих цорын ганц зам. Гэвч тэнд өглөөнөөс үдэш хүртэл тулаан болж байна. Шүршиг суман дундуур нэвтрэн гарахад залуу цэрэг амьсгаад нь Жонд хэлв. Эндээс цааш явбал хэсэг майхан харагдана. Зураг дээрх дарга яг тэнд байгаа. Жон түүнд талархснаа илэрхийлээд шүний харанхуйг ашиглан замаа үргэлжлүүллээ. Өөр цайх үед тэд эцэст нь даргын байрлах хуаранг оллоо. Жон тэсэлгүй эргэн тойрноос асууж сураглав. Гэвч зураг дээрх дарга аль хэдийн амиа алдсныг олж мэдэв. Азар шинээр томилогдсон дарга нь хүн чанартай нэгэн байлаа. Жонны гэр бүлийн нөхцөл байдлыг сонсоод эцэст нь тэднийг солирын тогоо руу хүргэж өгөхийг зөвшөөрөв. Тэд баярснаа хэлж барахгүй байлаа. Ингээд тэд нэгэн хуучин автобусанд сууж амжив. Тэнд сууж буй хүмүүс бүгд цэргүүдийн гэр бүл байв. Тэдний очих газар ч Жонныхтай адилхан. Тэр нь домогт гардаг аюулгүй ногоон бүс юм. Жон автобусанд зүүрмөглөн явж байтал гинэт урд нь хүчтэй дэлбэрэлт болов. Хамгаалж явсан цэргүүд автобуснаас яаран буулаа. Гэтэл дараагийн мөчид дээрэмчдийн халдлагад өртөв. Жон ийм зүйл болно гэж огт сансангүй. Хуарангийн ард талд хүртэл босовчд байна гэж тэр зүүдэлсэнгүй. Автобусанд хүмүүсийг хүчээр буулгаж эхлэв. Жон зориудаар хамгийн сүүлд үлдэх гэж цаг хожив. Нөгөө цэргийг эргэж харах мөчийг хүлээв. Тэгээд гинэт дайрч зэвсгийг нь булааж авлаа. Гадаа байсан хүмүүс ч үүнийг хараад бүгд зэрэг эсэргүүцэн тэмцэж эхлэв. Тэд хүчээ нэгтгэн дээрэмчдийг номхотгох үед автобусын дотроос гинэт буун дуу нижигнэв. Жон автобусны хаалгыг түлхэн гарч ирлээ. Тэр нөгөө дээрэмчнийг устгасан боловч
Өөрөө ч бас суманд өртсөн байлаа. Тэрээр өвдөлтөө тэсвэрлэн зүгээр гэж хэлв. Автобус цааш замаа үргэлжлүүлсээр төд удалгүй тэд замын хажуугийн ногоон зүлгийг олж харав. Уулын орой дээр гарсны дараа Элли Жоныг түшин автобуснаас буулаа. Түүний нүүрэнд баярын оч гэрэлтэн. Урд харагдах авраг том солирын тогоо дотор. Тэр чигтээ амьдрал цэцгэлсэн бяцхан диваажин байлаа. Тэнд мод ургамал ногоорч гол ус урссан үзэсгэлэнт газар байв. Энэ бол яг л нөгөө домогт гардаг ногоон бүс байлаа. Энэ мөчид Жонд үүнээс илүү жаргал байсангүй. Маш их саад бэрхшээс зовлон туусны эцэст тэр гэр бүлээ энд авчирч чадлаа. Гэтэл дараагийн мөчид юу болохыг хэн мэдлээ. Жон шууд л газар унаад өгөв. Харамсалтай нь тэрээр амсаж чадахгүй нь. Ирэх жаргалтай өдрүүдийг тэр харж чадсангүй. Энэ хүрээд мөхлийн өмнөх зугталт киноны 2 дугаар хэсэг өндөрлөж байна. Танд таалагдсан бол манай сувгийг дагаарай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.